Бид ангар гариг дээр амьдрах үнэхээр боломжтой юм. Ангар гариг нь Нарны аймгийн 4 дахь гариг бөгөөд маш гайхалтай нууцуудыг агуулж байдаг. Зэвэрсэн мэт өнгөтэй төмөрийн эрдэсээр баялаг гадаргуутай улаан гариг. Гаригийн нэмгэн бөгөөд хүүтэн агаар мандал Нарны аймгийн хамгийн том галт тоолоод хөндийнүүдээс гадна ангар гариг дээр ус шингэн төлөвт байх магадaltaй гэж үзэж байгаа бөгөөд амьдралж үсэх боломжтой. Олон жилийн турш хүмүүс ангар гариг дээр эртний харийн соёл иргэншил оршин тогтож байсан гэж итгэж ирсэн байдаг. Зарим нь бүр удахгүй манай гариг амьдрах боломжгүй болж бид дэлхийг орхин ангар гариг руу явах хэрэгтэй гэж үздэг байна. Бид уг гаригийг олон жилийн турш судалж байгаа бөгөөд гол зорилго нь хүмүүсийг тийш нь илгээх юм. Гэвч хүн төрлөختөн ангар гариг дээр амьд үлдэж чадах уу? Ямар сорилтууд биднийг хүлээж байгаа бол? Анх Галилео Галилей 1610 онд ангаргийг олж нээснээс хойш хүн төрлөختөн уг гаригийг судлахыг хүсэж байгаа бөгөөд тухайн зуунд одон орончид гаригийн туйлын мөсөн бүрхүүлийг илрүүлж ажээ. Үүний дараагаар 19-с 20 дугаар зууны хооронд судлаачид маш урт үргэлжилсэн суугийн уул мөр илрүүлсэн бөгөөд үүнийгээ иргэншил байж болзошгүй гэж үзжээ. 1964 онд Америкийн нэгдсэн улс Маринер 4 болон 1969 онд Маринер 6-7 хөлгүүдийг хөөргснөөр робот сансрын хөлгүүд ангар гаригийг ажиглаж эхэлсэн байдаг. Гэвч энэхүү даалгаврууд ангар гаригийг үржил шимгүй газар болохыг тодорхойлсон бөгөөд хүмүүсийн төсөөлж байсан шиг амьдрал иргэншлийн ямар ч уул мөр байхгүй байлаа. Мөн зөвлөлт холбоот уусч гэсэн ангар гаригийн зүг сансрын хөлгийг хөөргсөн ч ихэнх даалгаврууд нь бүртгэлгүйсэн бөгөөд Марс 2, Марс 3 гэх нэртэй зөвлөлтийн хөлгүүд амжилттай очсон боловч ангар гаригийн шорон шуургын улмаас гаригийн гадаргыг зураглах боломжгүй болсон юм. Ангар гариг дээр анхны амжилттай газардсан тохиолдол нь НАСА-гийн Викинг 1 хөлөг 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдөр болсон байна. Хөлөг хамгийн анхны гэгдэх ангар гаригийн гадаргуугийн зургийг ойроос авсан бөгөөд хамгийн анхны өнгөц зургуудыг бас ч дарсан байна. Мэдээж амьдралын уул мөр байхгүй гэдгийг хараад хүмүүсийн урам хугарч байлаа. Гэвч уг хөлөг нь Нарны аймгийн хамгийн өндөр уул болон хамгийн гүн бөгөөд урт үргэлжилсэн хөндийг олж илрүүлсэн юм. Олимпус Монс гэгдэх энэ уул нь 27 км-ийн өндөр бөгөөд энэ нь манай Эверест уулнаас 3 дахин өндөр гэсэн үг юм. Харин Марины хонхор гэгдэх хөндийн 10 км гүн бөгөөд ойролцоогоор 4000 км үргэлжилдэг. Энэ нь ангар гаригийн гадаргуугийн 5.1-тэй тэнцэх хэмжээний урт гэсэн үг. Уртаараа бол Австрали улс шиг өргөнтэй гэсэн үг юм. Дараагийн амжилттай газардсан хоёр хөлөг болох Mars Pathfinder болон Mars Global Surveyor хөлгийг 1996 онд хөөргсөн бөгөөд Mars Pathfinder хөлгийн тавцан дээр Sojourner гэх нэртэй жижиг өөрөө явагч робот байсан. Уг өөрөө явагч робот нь анх удаа дэлхийгээс өөр гаригийн гадаргуу дээр явж судалгаа хийх боломжийг олгосон юм. 11 кг жинтэй Sojourner робот нь 83 өдрийн турш 100 м орчим замыг тулсан байна. Үүний дараагаар НАСА 2001 онд Марс Одиссей хиймэл дагуулыг хөөргсөн бөгөөд уг хөлөг ангар гаригийн гадаргуугийн доор 1 м орчим гүнд их хэмжээний мөс байгааг илрүүлсэн. Гэвч тоног төхөөрөмжийн хязгаарлагдмал байдлаас болж илүү гүнд ус байгаа эсхийг мэдэж чадаагүй. 2003 онд ангар гариг дэлхийдээ сүүлийн 60,000 жилд хамгийн их ойрцсон үе тохиосон бөгөөд НАСА энэ боломжийг ашиглаж Spirit and Opportunity гэх өөрөө явагчдыг ангар гаригийн гадаргуугаас ус олох зорилготой хөөргсөн бөгөөд уг хоёр робот нь ангар гаригийн өөр хэсгүүдийг судлахдаа хоёулаа ус урсаж байгаа уул мөрийг олжээ. Гайхалтай зүйл гэвэл өөрөө явагчид 3 сараас илүүгүй ажиллах байсан боловч Spirit робот нь 2010 оны 3 дугаар сарын 22-ны хүртэл Opportunity робот нь 2019 оны 2 дугаар сарын 13 хүртэл ажиллаж маш олон итгэмээргүй зургуудыг илгээжээ. 2011 онд НАСА ангар гариг руу Curiosity өөрөө явагч роботыг гадаргуугийн чулуулгийг судлах, тэдний бий болсон геологийн үйл явцыг тодорхойлох зорилгоор илгээжээ. Curiosity робот нь 2012 оны 8 сарын 6-ны өдөр Gale кратер буюу Gale-ийн тогоо гэх хэсэгт газардсан бөгөөд 9-р сарын 27-ны өдөр НАСА-гийн эрдэмтэд эртний гол горих урсаж байсан уул мөр болон магадгүй нэгэн цагт далаа урсаж байсан байж болзошгүй болох нотлохоог олсон гэж олон нийтэд зарлжээ. Олон ачирхалтай зурагнууд байсан бөгөөд харийн хөлөг, хүний царай, бүр алд шигч гэмээр зүйл байсан боловч инхнээсээ амьдрал оршин байсан гэх ямар ч баталгаа байсангүй. Тэгэхээр та бидэнд яагаад үхмэл гариг дээр ийм их хөрөнгө зарж анхаарал хандуулж байгааг гайхаж байж магадгүй. Oh my god! Энэ талаар одоо ч хүмүүс маргалцаар л байна. Амьдрал байхгүй юм бол хүн илгээж яах юм бэ? Гэх мэт асуултууд гарч ирдэгч ангар гариг бол Нарны аймаг дахь бидэнтэй хамгийн ойр судлах боломжтой гариг бөгөөд дэлхийдээ ижил төстэй талууд ихтэй. Далаа тэнгис байсан байх магадaltaй гариг юм. Нотлох баримтуудаас үзэхэд гаригийн агаар мандал одоогийн байгаагаас илүү зузаан. Бас дулаан байсан сая жилийн өмнө амьдрал үүсгэхэд тохиромжтой газар байсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа.
Гэвч дэлхий дээр амьдрал бүрэлдэж байх хооронд ангар гариг дээр их хэмжээний өөрчлөлт гарч 96% хүчил төрөгчийн давхар эсвэл 1.9% нитроген, 1.9% аргон гэх бүтцтэй болж амьсгалах боломжгүй болж өөрчлөгдсөн байж магадгүй. Та SpaceX болон Tesla компани захирал Elon Musk гаригийн агаар мандлыг өөрчилж колончлох боломжтой гэж хэлснийг мэдж байгаа байх. Гэвч хамгийн том асуудал нь түүний төлөвлөгөөг биелүүлэхэд хангалттай хэмжээний нүрс хүчлийн давхар эсвэл байхгүй байгаад оршиж байгаа. Elon Musk хэлэхдээ зөв технологиг ашиглавал хүн төрөлхтөн ангаргийн хөрснөөс хангалттай хэмжээний хий ялгаруулах боломжтой гэсэн бөгөөд эрдэмтдийн хэлж байгаагаар үүнийг хийх хоёр төрлийн арга байна. Эхнийх нь ангар гариг дээр ус бий болсноор хүмүүсийг амьсгалах боломжтой болох юм. Дараагийнх нь төлөвлөгөө бол агаарын даралтыг нь эсгэгснээс болж хүмүүс сансрын нисгчийн хүнд хувцас өмсөх шаардлагагүй болж ердөөл жижиг амьсгалын төхөөрөмж зөөхөл юм. Elon Musk-ийн зорилго бол хүн төрөлхтнийг олон гариг дамжих боломжтой төрөл зүйл болгох бөгөөд SpaceX компани 2024 онд ангар гариг руу анхны хүнийг илгээх гэж байгаа билээ. Elon Musk-ийн хэлж буйгаар ангаргийн туйлууд дээр орших мөсөг хэсгүүдийг цөмөр хайлуулж, гаригийн өхмөл хуурай байдлыг өөрчилж, хүчил төрөгчийн давхар эслийг агаарт тарааж, агаар мандалд хангалттай зузаан болох үед ногоон орчин үүсч, нарнаас ирэх хэд ягаан туяанаас хамгаалах хамгаалттай болох юм. Гэвч ангараг гаригт соронзон орон бараг л байхгүй. Цөм нь идэвхгүй байгаа бөгөөд 4.2 тэрбум жилийн өмнө ямар нэг зүйл цөмийг нь унтраахад хүргэжээ. Эрдэмтдийн хэлж буйгаар усны молекул дах ус төрөгчийн илүүдэл ангар гаригийн гүн рүү нэвчиж цөмдөх урвалыг зогсоож соронзон орныг үрд унтрааж орхижээ. Соронзон орон байхгүй бол нарны хэд ягаан туяа яг л өмнөх шигээ шинээр үүссэн агаар мандлыг маань үгүйх юм. Ангар гариг руу аялах нь маш хүндрэлтэй бөгөөд бидэнд олон асуудлууд тулгарх учраас бид аялалд гарахдаа амьд үлдэх хэрэгтэй бүх зүйлсийг бэлдэх хэрэгтэй болно. Гол зорилго нь тэнд суурин барьж цаашдаа хот болох ёстой бөгөөд Elon Musk аль хэдийн ангар гаригийн суурин ямархуу байх загварыг хүртэл олон нийтэд танилцуулсан. Ангар гаригийг амьдрал үүсгэх тохиромжтой болгох нь маш чухал бөгөөд магадгүй хизээ нэг өдөр ямар нэгэн гамшиг дэлхийн дулаарлаас болоод бидний дэлхий амьдрах боломжгүй болох ч юм билүү. SpaceX компани одоо ажиллаж буй Starship хөлөг нь ангар гариг руу хүн илгээх зорилттой бөгөөд туршилтын шатандаа явж байгаа. Энэ бүх зүйл амжилттай болвол өөр гариг дээр суурин бий болж эцэст нь нийгэм хүн төрлөختөн огторгууд аялах цаг ирэх нь байна. Та байсан бол ангар гариг руу сайн дураараа явах байсан уу? Mars X одон орны дурангийн дэлгүүр. Хязгааргүй удам руу хамтдаа